Ажлын дэд хэсэг буюу засгийн газраас байгуулагдсан ажлын дэд хэсэг бүрэн эрх төлөөлөгчийн удирдах байгаа дэд хэсгийн төлөвлөгөөг ажлын төлөвлөгөөг засгийн газар баталж өгсөн байна. Бүрэн эрх төлөөлөгчийн ажлын алба энэ төлөвлөгөөний дагуу ажиллаа эхлээд урагшилж байна. Өөрөөр хэлбэл стратегийн орд эзэмшигч аж ахуй нэгжүүдтэй хэлэлцээрийн ажлаа эхлүүлж явж байна. 3 сарда багтаж Эрдэнэтийн зэс молибдены орд түүний үүсмэл ордыг эзэмшигч 3 аж ахуй нэгжтэй хэлэлцээрийг эхлүүлээд 7 сар гэхэд дуусгасан байх ёстой. Дараад нь нарийн Сүхбаатарын нүүрсний ордын лиценз эзэмших 7 аж ахуй нэгжтэй 3 сард хэлэлцээрээ эхлүүлэх үүрэгтэй байна. Ингээд 5 толгойн Чулуун нүүрсний орд, Бороогийн Алтны орд, Төмөртэй Төмрийн хөдрийн орд, Оюу толгойн Зэс молибдены орд, Төмөртэй овоон Цайрын орд, Шивэ овоогийн Хүрэн нүүрсний орд, Цагаан суургын Зэс молибдены орд, Бүрэн хааны фосфоритын орд, Мардын ураны орд, Доромтын ураны орд гэж үргэлжлэхээр засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу урагшилж байна. За дараагийн слайд харъя. Стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч 26 компани байна. 26 аж ахуй нэгж байна. 26 аж ахуй нэгжийн нэрсийг та бүхэн харж байна. 5 толгой дээр Energy Resource, за 5 толгой HECA, Хангад Exploration гэж энэ компаниуд байна. За цагаан сувраг дээр ихэд Монголын алт Эрдэнэс цагаан сувраг, Gobi Minerals Group гэдэг ийм группуд багш. За нарийн Сүхбаат дээр Монголын алт Хүрэн толгой Coal Mining, South Gobi Sands, Өсөх зоос, EAE, Адил цаг, Netco Energy гэсэн ийм компаниуд байх шийдэ. Ингээд 26 компанийн нэрслэн гарчихсан эхний 10 гаруй аж ахуй нэгжүүд рүүгээ хэлэлцээрт орох урилгыг хөргүүлээд ажил эхэлж байна. За өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн дэргэд байгаа 3 үүсмэл ордыг ашиглаж байгаа 3 аж ахуй нэгжтэй цөөнгөө удаа уулзаж хэлэлцээр амжилттай үргэлжлэж байгаа. Энийг дуулгахыг та бүхэндээ бас дуулгыг гэж бодож байна. За нарийн Сүхбаатарын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа South Gobi Sands компани хэлэлцээрт орох урилга албан ёсоор явуулсан байна. Энэ 7 хоногийн 3 дахь өдөр хэлэлцээ уулзалт албан ёсоор эхлэх болно гэдээ та бүхэнд дуулгая. За нарийн Сүхбаатар үйл ажиллагаа явуулж байгаа Хүрэн толгой Coal Mining компани бичгээ явуулсан байна. Хэлэлцээрт орё гэдэг бичгээ ирүүлсэн байна. Удахгүй тэгээд хэлэлцээр эхлэх товыг бэтийн ажлын алба засгийн газраас тоглох болно гэдээ та бүхэнд дуулгая. Мөн Монгол алт компани өнөөдөр албан ёсоор бичгээ явуулсан байна. МАК компани бичгээ явуулсан байна. Засгийн газар болон бүрэн эрх төлөөлөгчтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээр эхлүүлье гэдэг бичгээ явуулсан байна. За одоо бүгдээрээ Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа, үүсмэл ордыг ашиглаж байгаа 3 аж ахуй нэгжийн тухай хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл сонсъё. Энэ бол Эрдэнэтийн дэргэд байгаа үүсмэл ордын зураг байна. 2 дугаар овоолго дээр Ачтек компани үйл ажиллагаа явуулж байна. Ашиглаж байгаа. За 2-ын А, 2-ын Б, 12, 8-ын А. За ийм овоолгууд байгаа. Тухайлбал Эрдмийн гэдэг компани бол 2-ын А овоолго дээр байна гэсэн үг. За Зэс Эрдэнэний хувь компани бол 8-ын А овоолго дээр үйл ажиллагаагаа одоогийн байдлаар явуулж байна. Энэ бол эсэлтсэн хүдэр юм аа. За ядуу агуулгатай балансын бус хүдэр гэдгийг бол ийм өнгөөр тэмдэглэсэн байгаа. За эсэлтсэн хүдрэвэл цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. За энэ тодорхой тоонууд баримтууд байна. 2-ын Б овоолго бол хүдрийн хэмжээ 1,698,000 тонн. Агуулга 0.4%. Эндээс авах металлын хэмжээ бол 7,553,000 гэдэг юм уу. Ингээд тоонууд нь
хэдийн хэмжээний хүдрийг боловсруулах боломжтой, хэдийн хэмжээний металл авах боломжтой вэ гэдэг тоонууд энэ тодорхой байна. За та бүхэн харсан баг тийм ээ. За үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж байгаа 3 аж ахуй нэгж байгаа. За нэгдүгээрт хамгийн ихэнд байгуулагдсан үйл ажиллагаа нь 1997 онд эхэлсэн Эрдмийн гэдэг компани байна. Хоёр дахь компани бол үйл ажиллагаа нь 2014 онд эхэлсэн Ачтек гэдэг компани байна. За гурав дахь компани бол үйл ажиллагаа нь 2010 оноос эхэлсэн Зэсэрдийн хувь гэдэг ийм компаниуд байна. Эрдмийн компанитай уулзалт эхэлсэн хэлэлцээр эхлээд явж байгаа. Энэ компани жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилдээ 2800-аас 3000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай ийм компани байна. Сүүлийн 27 жил үйл ажиллагаагаа явуулж байна. За Эрдэнэт үйлдвэрээс 17.3 сая тонн хүдэр энэ компани нийлүүлсэн байна. Хүдрийн агуулга нь 8.7%. Катодын зэс үйлдвэрсэн тоо хэмжээ өнөөдрийн байдлаар 58,000 тонн. Борлуулалтын орлого сүүлийн 20 гаруй жилээр нь тооцох юм бол 639 тэрбум төгрөг байна. Энэ Эрдмийн компани бол Ачтек, Зэсэрдэн хоёрын 4-1-тэй тэнцвүүц үйлдвэрлэлийн хүчин чадалтай, өөрөөр хэлбэл арай жижигхэн үйлдвэртэй гэсэн үг. Амнаа төлсөн хэмжээ 27 тэрбум төгрөг, татвар төлбөрт 171 тэрбумыг төлсөн. Өгөөжийг нь бодож үзэх юм бол улсад 35%, ард түмэнд 35% төлсөн байна гэсэн үг. Өгөөжийн 35% төлчгөөж явж байна гэсэн үг. Бидний зорилго бол үндсэн хуулийн 6-гийн 2 буюу ашигт матмлын тухай хуулийн 5-4-5-5-ыг хэрэгжүүлэх байна. Өөрөөр хэлбэл өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдох зарчмыг хэрэгжүүлдэг гэж. Энэ 35%-ыг 51% руу оруулна гэсэн үг. Ачтек компани тухай ярив. Жилдээ 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо 1 тонн катодын зэс $10,000 авчаад байна. Энэ агуулгаар нь үзэх юм бол жилдээ 100 сая долларыг борлуулалтын орлого хийх хүчин чадалтай компани гэсэн үг. За, Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлсэн хүдрийн хэмжээ 56 сая. Хүдрийн агуулга нь ойролцоогоор 0.3%. Энэ хоёрдугаар агуулга дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Катодын зэс жилдээ 100,000 тонн. Сүүлийн 10 жилийн хугацаанд Ачтек компани 1.7 их найд төгрөгийн 1.7 их найдын борлуулалтын орлого хийсэн гэсэн үг. 33 тэрбум төгрөгийг амнаатаар төлсөн байна. Татварт 365 тэрбумыг төлсөн байна. Өгөөж нь 23% таа байна. Яг одоогийн байдлаар 23% өгөөж өгсөн байна гэсэн үг. Энийг 51 рүү оруулах үүрэгтэй байна. Үндсэн хуулийн 51 гэдэг залт руу өгөөжийн дийлэнх гэдэг залт руу оруулна. Зэсэрдийн хувь үйл ажиллагаа нь 2010 онд эхэлсэн 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. За өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрээс 7.3 сая тонн хүдэр авч боловсруулж байна. За хүдрийн агуулга 0.4%. За катодын зэс үйлдвэрлэл 8,100 тонн жилийн дунджаар. За борлуулалтын орлого 232 тэрбум төгрөгийг хийсэн байна. Эхлээд удаагүй байгаа учраас амнатаар 3.7 тэрбумыг төлсөн байна. 7.4 тэрбумыг татварт өгсөн байна. Өгөөж нь өнөөдөр яг одоогийн байдлаар 3.2% таа байна. Үйлдвэр гэсэн 2024 он. 2024 он 22 он баг. 2022 оноос үйлдвэр эхэлсэн байна. 2022 он ба тийм үү? Тийм баг. За. Тэгэхээр өгөөжийг 51 рүү оруулна. Өгөөж гэж юу гэсэн үг юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Өгөөжийн тодорхойлтыг Монгол улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, хууль зүйн яам, үндсэн хуулийн зэц, үндсэн хуулийн 6-гийн 2 заасан өгөөж гэдэгт юу багтах вэ гэдгийг тодорхой
тодорхойлсон байгаа, тайлбарлсан байгаа. Тэгэхээр энэ болгоны баримталж ажиллана гэсэн үг. За цаашлие. Тэгэхээр энэс нэг юм асууж байгаа. Одоо жишээ нь ингээд юм төлсөний 3 компани төлсөн амнаад татварын хэмжээ ингээд харилцаа адилгүй байж та гисэн хэдий ч ингээд өгөөж нь харьцангуудаа бага байгаад байгаа нь ямар учиртай энийг та бас тайлбарлаж өгч. За одоо олон шалтгаан байна. Одоо бидний ярих хамгийн чухал юм. 1 тонн катодын зэсийг үйлдвэрлэлийн өртөг харилцан адилгүй байна. Тухайлбал 8,000 ам доллараар ажиглах компани үйлдвэрлэж байгаа шүү дээ. Эрдмийн хувьцаат компани ХХК 3,000 ам доллар үйлдвэрлэлийн өртөг. Зэсэрдний хувь 4,000 ам доллар. Харилцан эцсийн бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн гаргаж байгаагаас энэ үйлдвэрлэлийн өртгөнөөс харилцаа адилгүй байгаа. Тийм, үйлдвэрлэлийн өртгөнд харилцан адилгүй байгаа. Бүгд катодын зэс гаргаж байгаа. 5,9-тэй 6,9-тэй катодын зэсүүдийг бүгд үйлдвэрлэж гаргаж байгаа энэ компани. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн өртөг дээшээ доошоо байгаа нь бас ямар овоолго ашиглаж байгаагаас хамаарч байгаа. Зарим овоолго бол одоо агуулмж нь өндөр овоолго, зарим нь бага овоолго шиг ийм ялгаа байна. За зарим шалтгаан өөр олон нэгтлэн бот бүртгэлийн шалтгаанууд ч гэсэн янз бүрийн шалтгаан байгаа. Энэ болгоныг мэргэжлийн хүмүүс санхүүгийн зөвлөх үйлчилгээний баг ороод шалгаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. За Эрдмийн хувьцаат компани тухай танилцуулъя. 94 онд байгуулагдсан компани байгаа. Энэ компани 51% Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг байсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэт концерн гэж нэрлэдэг байсан. 49% нь Америкийн тал буюу RCM гэдэг компани эзэмшдэг байсан. Яг өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдэд өөрчлөгдөж явсаар байгаад Монгол улс Эрдэнэт үйлдвэр яг өнөөдрийн байдлаар 25% үлдсэн. Монгол улсын 26% алга болсон. Монгол улсын засгийн газрын эзэмшиж байсан 26%-ийг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хувиргасаар байгаад энэ 26% алга болсон. Хаашаа алга болсон бэ гэдгийг судалж үзлээ. Энэ 26%-ийн 6% нь Дамдын жав гэдэг хүн рүү шилжсэн байна. 6.5% нь Дамдын жав гэдэг хүн рүү шилжсэн байна. Эргэн Дамдын жав. 10% нь Мека Холдинг гэдэг компани руу шилжсэн байна. Мека Холдинг гэдэг компани тухайн үеийн захирал байсан Эрдэнэтийн захирал байсан Отхон Бэлэг гэдэг хүний эхнэр Туяа гэдэг хүний нэрээр үндсэндээ байж байна. Өөрөөр хэлбэл захирлын эхнэр нь улсын 51%-аас 26%-ийн тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Нима гэдэг хүнтэй нийлээд мөн эрхэн баяр Дулмаа эднэртэй нийлээд улсын 26%-ийг авчихсан байна. За яаж авсан талаар бичиг баримтууд нь энд байна. Би хуульчхүн нүдээр бол энэ 26% хулгайд алдагдсан байна. Хамгийн сонирхолтой би жишээг та нарт үзүүлье. Эрдэнэт концерн одоо энд 10% та болчихсон. Эрдэнэт үйлдвэр 25% та болчихсон 2001 онд. RCM 49% та байсан RCM 65% болчихсон байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт концерн дээр байсан 26%-ийг Америкийн компани руу шилжүүлсэн байна. Эхлээд Америкийн компани руу 16% шилжүүлсэн байгаа. Энэ 16%-аас 6.5%-ийг нь эргэн Дамдын жав руу шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Америк руу гаргаад буцаагаад эргэн Дамдын жав руу шилжүүлчихсэн байна. Тэгээд үлдсэн 10% нь Мека Холдинг буюу тухайн үеийн захирал байсан Отхон Бэлгийн гэр бүл. Талигаач Отхон Бэлгийн гэр бүл тэдний хүүхдүүд эхнэр нь одоо болт эзэмшиж байна. Тэгэхээр төрийн өмчт компани захирал хүн төрийн өмчийн оролцоотой компанийнхаа хувийг авгай руугаа эхнэр рүүгээ хүүхдүүд рүүгээ шилжүүлээд өөрөө бурхны орн руу явцсан байна л гэсэн үг. Одоо Эрдэнэс Монголын захирал наран зогтөгч хүн байгаа. Төрийн оролцоотой компаниг наран зогт дарга байгуулад
Тэгээ агуу хөгт рүүгээ шилжүүлээд өөрөө бурхны орн руугаа явчихсантай яг адилхан. Одоо Яндон гэж захирал байгаа. Эрдэнэ төлөвлөрийн захирал. Эрдэнэтэй хамтарсан нэг компани байгуулад явцын дунд тэрнийхээ 26%-ийг Яндон захирал агууруугаа шилжүүлсэнтэй яг адилхан юм болсон байна. Хэрвээ ийм болцоход байхад, ийм хулгай гарчхаад байхад бид нар бүгдээрээ чимээгүй суугаад дуугүй өнгөрнө гэж байгаа бол алдс болно. Алдс болно. Нүгэл болно. Тэгэхээр энэ асуудлыг 96 оноос хойш хууль хяналтын байгууллага шалгасан байна. Төрийн өмчийн хороо шалгасан байна. Энэ бол хулгайн замаар Монгол Улсын засгийн газрын 26% алдагдсан байна гэдгийг төрийн байгууллагууд бас шалгаад тогтоосон байна. Харамсалтай нь өнөөдөр энийг залруулахгүйгээр өнөөдрийг хүртэл явсан байна. Одоо RCM гэж Америкийн компани 58.5%-тай байгаа. Энэ компани ногдол ашиг авсан хэмжээ $80 сая хэмжигдсэн. Монгол улсаас ногдол ашиг авсан. $80 сая ийшээ гарсан байна. Энэ компани Америкийн компани гэж ярьдаг боловч бид нар Америкт нь хайгаад олохгүй байна. Америкаас олдохгүй байна. Эцэн олдохгүй байна. Эдмунд Браун гэдэг нэг Америк хүний нэр яригдж байгаа. Энэ хүний ногдол ашиг $80 сая Америк руу шилжилт хийхдээ Монгол улсад татвараа төлсөн байх ёстой. Татвар төлсөн баримт бичиг нь олдохгүй байна. Өөрөөр хэлбэл Эрдмийн гэдэг энэ компаниг байгуулсан бүх үйл явц бол тэгээд засгийн газрын 26%-ийг хулгай хийсэн, шилжүүлсэн энэ бүх үйл явц бол бодлоотой байна. Хэрвээ Монгол улс засгийн газар энэ үйлдвэрийн 51%-ийг эзэмшиж байсан бол 26% хулгайд алдаагүй байсан бол хамгийн багадаа өнөөдрийг хүртэл 350-аас 400 орчим тэрбумын ногдол ашиг авах байсан. Тэгэхээр алдагдсан ногдол ашигаа энэ компаниас нэхэмжлэхээс аргагүй байдал орж байна гэсэн үг. Хоёрдугаарт захирал байсан хүн агуу хөвгттэй төрийн өмчийн хувь эзэмшлийг шилжүүлдэг явдлыг даслан зогсоохоос аргагүй байдалд орж байна гэсэн үг. За цаашаа явъя. Хоёр дахь компани бол Ачтек компани байгаа. Ачтек компани хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээллийг та бүхэнд харуулж байна. Энэ компаниг Цагаан гэдэг хүн байгуулсан компани байгаа. Цагаан компани хувь хэмжээ Эрдэнэ цэцэг гэдэг бол Цагаан ихнэр 24.5%. Цагаан 25.5%. Хүүхдүүд нь мөнгө төвшин 25.5%, номон дээр 24.5%. Нөгөө нэг хувьцаа эзэмшигч нь Цагалбар гэж компани эзэмшиж байгаа 22%-ийг мөн Цагаан ихнэр эзэмшиж байгаа. Энэ Цагалбар гэдэг компани учир олдохгүй байна. Ямар учиртай компани вэ? Өөрөөр хэлбэл Ачтек компани үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Хэлэлцээрт орж байгаа. Би сайн талын хэлье. Хэлэлцээрт орж байгаа. Итгэмжлэгсэн төлөөлөгчдөө томилсон байгаа. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлчихэд байгаа. Энэ агуулгаараа энэ компани удирдлагуудад бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ энэ компанитай холбоотой хэд хэдэн асуудал гарч ирж байна. Ачтек компани зардлаа өсгөж Степ Арена руу их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн байна. Асар их хөрөнгө. Энийг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлаа гэж ярьдаг боловч Цагаан гэр бүлийн өмчлөлт байгаа компани. Өөрийнхөө гэр бүлийн нэрээр компани байгуулчаад тэрийг Ачтекийн зардал дээр нэмж бичсэн байна. Нийгмийн сайн сайхны төлөө зардал бол хувийн компани руу явдаг зардал биш ээ. Өөрөөр хэлбэл групп болгоод мөнгө угааж байгаа хэлбэр. Талын металл нутаг компани энэ рүү хаягдал зэс нэрээр их хэмжээний зэсийг шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ компани үйлдвэрлэж байгаа катодын зэсийн хэдэн хувь нь хаягдал зэс вэ гэдэг асуудал яригдана. Дээрээс нь
34% ногдох ногдол ашиг төлөвлөгөө өнөөдрийг хүртэл явсан байгаа. 34% холбогдох ногдол ашиг төлөвлөгөө өнөөдрийг хүртэл явсан. Нийт 144 тэрбумыг төлөв гэдэг засгийн газрын тогтоол, засгийн газрын тэмдэглэл байна. Өнөөдрийг хүртэл төлөхгүй гөрийж байгаа. Тэгэхээр засгийн газар бол ногдол ашигын өмнөх жилүүдийн ногдол ашиг аваа гэдэг ийм шийдвэр гаргачихсан байгаа. Энийг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. 34% бол анхны гэрээгээр 2010 оны Эрдэнэ төлөвлөр ажилтны хувьцаа компани хооронд байгуулсан гэрээгээр төрийн эзэмшлийн 34% одоо ч хүчин төгөлдөр байна. Одоо ч хүчин төгөлдөр байна. Энийг даваасран гэдэг захирал тухайн үедээ бодлуулах гэж оролцсон. Өөрөөр хэлбэл төр хувь эзэмшихгүй гэдэг бичиг явуулж бодлуулах гэж оролцсон. Гэхдээ энэ хувийг тогтоосон гэрээ контракт өнөөдөр хүчин төгөлдөр байна. Даваасран гэдэг захирал нь авилгатай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулах. Овоолго ашиглахтай холбоотойгоор байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг байгаль орчны байгууллагууд шалгаж тогтоосон байгаа. Энэ дээр шалгалж явж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Хоёрдугаар овоолгыг ашиглаж байгаа мөн 9-р овоолгыг ашиглах хүсэлтэд өгчихсөн явж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бас бид засгийн газар танилцуулахыгээр бэлтгэж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. За Зэсэрдний хувь компани бол 3 дахь компани байгаа. Зэсэрдний хувийн хувьцаа эзэмшлийг та бүхэнд харуулъя. Эргэн Батбаяр, Эргэн Мөнхбаатар, Эргэн Галсан юм. Хувьцаа эзэмшигч нь Инхмаа. Хувьцаа эзэмшигч Батбол. Энэ компани нэг онцлог бол нийт хувьцааны 20 гаруй хувийг Орхон аймгийн иргэд, Эргэн Алтан хувийг болон бусад гэсэн иргэдийн оролцоотой компани байна. 70% нь Blue Moon Metals гэдэг компани дээр байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Тэгэхээр энэ 3 компанитай тулгымдсан асуудал бол цөөнгүй байна. Тухайлбал Зэсэрдэн компани анхны гэрээгээр 34% Эрдэнэт үйлдвэрт өгнө гэд заачсан байна. Тэгэхээр 13 оны Эрдэнэт үйлдвэртээ байгуулсан гэрээний 2.5 тусгасан 34%-ийг Эрдэнэт үйлдвэр буюу засгийн газар авахаас өөр арга байхгүй. Гэрээндээ заачихсан. Тэгэхээр удахгүй энэ компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг амнаатаар орлуулах хэлцэл үргэлжилнэ. Ер нь энэ 3 компани түүхийг харахад төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээнд өөрчлөлт оруулах замаар алга болгох, санаатаагаар байхгүй болгох орлогыг удаа дараа хийсэн байна. 13 оны гэрээнд 34% байсан, 15 оны гэрээнд 34% мартчихсан байна. Гэхдээ хуульчны хувьд нэг зүйлийг хэлье. 15 оны гэрээнд 13 оны гэрээнд үндэслэж хийгдэнэ гэдэг заалт байна. Тэгэхээр энэ заалтын дагуу бид 34% нэхэмжилж авнаа. За энэ 3 компанитай хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Хэлэлцээрийн явцад цөөнгүй удаа компани удирдлагуудтай уулзсан байгаа. Хэлэлцээрийн талаар бүрэн эрх төлөөлөгч сар болгон ард иргэдтэй мэдээлэл өгч урагшилна гэдэг одоо амлалтынхаа дагуу та бүхэнд өнөөдөр мэдээлэл хүргэж байна. Засгийн газарт бид оруулах хувилбараа бэлтгэж байна. Үндсэн хуулийн 6-гийн 2 заасны дагуу өгөөжийн 51 хүргэх хувилбар ямар байх вэ? Нэгдүгээр 50 хүртэлх хувийг ашигт малтмын тухай хуулиар 50 хүртэлх хувийг Монгол улсын засгийн газар үн төлбөргүйгээр эзэмших хэрэгтэй байна. Энэ бол нэгдүгээр хувилбар. Хоёрдугаарт 34% буюу нэмэх нь амнаатын хосломл хэлбэрээр эзэмших боломжтой байна. Гуравдугаарт Монгол улсын засгийн газар хувь эзэмшихгүйгээр дан амнаатаар орлуулах боломж байна. Дөрөвдүгээр нэг хувилбар байгаа. Хувиа 34% буюу 50% төрийн эзэмшлийн хувиа давуу эрхийн хувь руу хувьцаа руу
шилжүүлэх боломж байгаа гэж бид харж байгаа. Өөрөөр хэлбэл 3-аас 4 хувилбарыг бүрэн эрх төлөөлөгчийн ажлын алба боловсруулж, санхүүгийн зөвлөх үйлчлэгээ оруулж, асуудлыг удахгүй засгийн газар руу оруулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлье. За нэг чухал мэдээллийг бас та бүхэндээ дуулгая. Эх 7 хоногоос улсын хурлаар стратегийн ордуудын тухай нэмэлтээр стратегийн ордын жагсаалтанд 39 ордыг оруулах тухай хэлэлцүүлэг шийдвэр гаргахаар засгийн газар өргөн барьж чадав. Бүрэн эрх төлөөлөгчийн хувьд энэ 39 орд дээр нэмж энэ 8 ордыг оруулах нь зүйтэй гэдэг саналыг засгийн газар түргүүлээд байна. Энэ 8 ордыг үеийн үед стратегийн ордод оруулахгүй нууж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл нуусан 8 ордыг бүрэн эрх төлөөлөгч стратегийн ордод оруулагддаг саналаа засгийн газар болон уулуурхай яам руу хөргүүлж байна. Нэгдүгээр Баян хөндөй Алтан наран орд гэж байгаа. Алтны орд байгаа. 20 тонн. Тогтоогдсон нөөц нь 20 тонн. 20 тонноос илүү их нөөцтэй ийм орд байгаа. Баян хонгорын шинж институт байдаг. Эрдэнэ ресурс девелопмент компани эзэмшдэг байна. Энийг олон жил нуулаа. Одоо болно. Одоо стратегийн орд руу авцаг нь болсон. Хоёрдугаар Тарамагтай орд. Алт цэсний орд байгаа. 70 тонн алт, 680 мянган тонн зэстэй. Өмнөг аймгийн Манлай суманд байгаа. Занадо Майнс компани эзэмшиж байгаа. Энийг мэдсээр байж стратегийн ордод оруулахгүй нуу хурлыг улс төрчид удаа хийсэн. Одоо оруулах цаг нь болсон гэж бид харж байгаа. Саналаа аль ёсоор хөргүүлж байна. 3-дугаар Халзанбургтэй орд гэж байгаа. Гадрын ховор элементийн орд байгаа. Mongolian National Rare Earth компани эзэмшиж байгаа. Ховдын 1000 суманд байгаа. 1.4 сая тонны нөөцтэй ийм том орд байна. 4-дугаар Хотгорын орд, гадрын ховор элементийн орд байгаа. 1.2 сая тонны нөөцтэй. Өмнө говийн Зогтово суманд байгаа. Хотгор Минералс компани эзэмшиж байгаа. 5-дугаар Баянголын орд, Төмрийн хөдрийн орд байгаа. 151 сая нөөцтэй. Сэлэн Ерөөс суманд байршилтай бол төмөр өрөө гол эзэмшиж байгаа. 6-дугаар Ховдын Хөшөөцийн нүүрсний орд байгаа. 4.5 тэрбум тонны нөөцтэй. Ховдын даривт байдаг. Мон анко эзэмшиж байгаа. 5 толгойн тал нь гэсэн үг. 4.5 тэрбум нөөц. 7 Айл Баянгийн нүүрсний орд байгаа. Асар их хэмжээний нөөцтэй, нөөцийн дарчихсан, жижигрүүлчихсэн ийм орд байгаа. Дорногов Хөвсгөн суманд байгаа. Ийм компани эзэмшиж байгаа. 8-дугаарт Эрдэнэ булгийн нүүрсний орд байгаа. Асар их нөөцтэй, одоогоор бас нөөцийг нь дарчихсан байна. Өөрөөр хэлбэл стратегийн ордод оруулахгүй тулд нөөцийг нь дардаг ловер, лабораторийн ловер маш их байгаа. Ийм учраас бүрэн эрх төлөөлөгч санал гаргаж энэ 8 ордыг стратегийн ордод аваачаа гэдэг саналыг засгийн газар түргүүлж байна. Улсын хурлын 126 гишүүн удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргах баха. Энэ ордууд стратегийн ордод орсноор баялагын сан улам баян болно гэдгийг би та бүхэнд хэлэх байна. За өнөөдрийн хэвлэлийн хурлаа иймэрхүү агуулгатай байлаа. Тэгэхээр та бүхний асуултанд бас хариулъя. Одоо энэ стратеги ордуудыг бидгээр үүсмэл ордуудыг стратеги ордын хэмжээнд авч үзэж 34-өөс 50% авмаа гэж байгаа нь одоо энэ баялагын сангийн тухай хууль одоо ямар зүйл заадаг байгаа болоо стратеги орд үүсмэл орд хоёрыг нэг хэмжээнд авч үзэх нь яг зөв үү гэдгээр та нэгдүгээр хариулт өгөөж. Хоёрдугаар эдмийн одоо компани 58.50% одоо гадаадын компани эзэмшиж байна. Тэгэхээр энэ гадаадын компани 34% мөн бас түр авах уу? Үнэхээр ингээд үүсмэл орд болон стратеги ордуудыг 34-өөс 50%-ийг түр аваад ивэл магадгүй гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй юм биш үстэй гэсэн боломж байгаа юм л да. Эхний чинь энэ хоёр дээр л хариулт авч. Манайхан гадаадын хөрөнгө оруулагч гэдгийг гурваар ойлгоод байна. Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг бол хууль дүрмийг дээдэлдэг хүмүүс байна.
хамгийн түрүүнд одоо нарийн сухайт дээр ихэд South Kobe Saints хэлэлцээрт орё гэдэг саналаа явуулж байгаа шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын компани. Тэгэхээр би гадаадын хөрөнгө оруулагч байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт орсон компани Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй гэж зүтгэн гэж дураараа дөргөн гэж бодохгүй байна. Харин манай нөгөө нөхдүүд л дураараа дөргөж байгаа. За байж би ойлгож байгаа. Би одоо хариулах гэж байна. Үүсмэл ордын хувьд хоёр дахь асуулт чинь үүсмэл ордын хувьд байсан. Үүсмэл орд стратегийн ач холбогдолтой ордын үүсмэл ордыг стратегийн орд гэж тооцож баялагын санд тодорхой хувийг нь авнаа, үн төлбөргүйгээр авнаа гэдэг залт байгаа. Хэдгээр залт вэ? 54 дээр байгаа. За 50 хүртэл хувь байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт мартмлын орд түүний үүсмэл ордыг хувийн өмчт хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг төр үн төлбөргүйгээр эзэмшдэг гэж. Үүсмэл орд зарим хүмүүс хэлж байгаа. Үүсмэл орд бол жижигхэн хариугүй гэж. Энэ шиг худлаа юм байхгүй. Ачтик компани сүүлийн 10 жил зөвхөн 2 дугаар оолгыг ашиглаж 1.7 их найт төгрөгийн тэр 1.7 их найт төгрөг олсон байна. Борлуулалтын орлого. 1.7 их найт. Бид нар туулын хурдны замыг 1.8 их найтаар барих гэж байна. Бид ямар агуу их баялагтайгаа Монголын зарим ард түмэн иргэд мартчихсан мэдэхгүй явж байгаа. Энэ метрог бид нар 8 их найтаар барих гэж байгаа. Нарийн сухайтын одоо МАК гэдэг компани нарийн сухайт дээр ганцаараа 8 жил үйл ажиллагаа явуулсан 27 их найтын орлоготой байна. Одоо 3 метро барих хэмжээний мөнгийг 8 жилд МАК олсон байна. 27. Одоо МАК 3 метро барьж чадна гэсэн үг. Мэдээж эндээс татвараа төлсөн байгаа ойлгомжтой. За одоо Energy Resource гэж компани байгаа 5 толгой дээр 2 орд ашиглаж байгаа. Сүүлийн 8 жилийн дотор 13 их найтыг олсон байна. 13 их найтыг. Энэ юу гэсэн үг вэ? Метро барьж чадна, дээрээс нь туулын хурдны замыг барьчихна гэсэн үг. Бүр жоохон нэмээд мөнгө нэмэх юм бол богдуулын түнэлийг хийж чадна гэсэн үг. Ганцаараа олсон орлого нь юусоо юм. Тэгэхээр Монголын баялаг бол агуу их юм аа. Агуу их баялагтай Монголын ард түмэн эзэн болохын тулд 2019 онд үндсэн хуулиндаа баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд байна. Баялагын сангаараа дамжуулж Монголын ард түмэн үр өгөөжөө хүртнэ гэдэг залт орсон юм аа. Тэгэхээр үүсмэл ордтой холбоотой асуултыг би түрүүнд хариуллаа. Үүсмэл ордоос өнөөдөр 34% нь төр эзэмших тухай Эрдэнэ төлөвлөлтөй гэрээтэй байгаа. Энэ гэрээг нь хэрэгжүүлээд тэгээд дээрэс нь роялтигийн зохицуулт, роялти буюу амнаатын жижигхэн зохицуулт хийхэд үүсмэл ордын өгөөжийн дийлэнх нь баялагын санд ирэх боломж байна гэж бид нар харж байгаа. Тэгэхээр 3-4 хувилбарыг боловсруулад бид засгийн газар руу хөрвүүлж байна. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Компани 34%-ийнхаа одоо өмнөх 10 оныхоо гэрээний дагуу одоо өгдөггүй 34%-ийнхаа заагч өгдөө гэдэг зүйлийг та хэлж байгаа. Гэтэл 2010 оны гэрээ 40% байгаа гэдэг зүйлийг сайн бас хэлж байна. Тэгэхээр гэрээний дагуу одоо үйл ажиллагаа явуулах ёстой юм шүү гэдэг бас нэг үнцэг харагдаад байна л да. 10 оны гэрээ одоо 40% байгаа гэдэг үгийг та хэлээ тий. Одоо тэр даваа сүрэн гэдэг үгнийг шалгаж байгаа гэх. Гэтэл тэр гэрээний үүргээ биелүүлсэн юм шүү гэдэг юм харагдаад байна л да. Ачаал их компани дээр 34% та нэг болохоор өгдөггүй гэж хэлээд байна тий. А гэтэл 10 оны гэрээ болохоор 40% байгаа. 40% байгаа учраас одоо тэр даваа сүрэн гэдэг үгнийг шалгаж байна гэдэг зүйлийг хэлээд байна. Тэгэхээр бүр гэрээний үүргээ биелүүлсэн юм шүү гэдэг зүйл харагдаад байна. Ачаал их компани хувьд бол Эрдэнэ төлөвлөлтөй 2010 онд гэрээ байгуулад төрийн эзэмшлийн 34%-ийг энэ гэрээгээр одоо төлөхөө 10 оны гэрээгээр байгуулсан гэрээ байгаа 34% байгаа. Энийг нөхөн төлөвлөх асуудлыг засгийн газар тогтоол гаргаад холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн байна. За энэ 34% ногд ашиг өнөөдрийн хүртэл хэд юм бэ гэдгийг авилгатай тэмцэх газрын шинжээчид тогтоогоод 144 тэрбум төгрөгийг тогтоочсон байна. Энийг нөхөн төлөвлөх ажил хууль хяналтын байгууллага дээр явж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая.
За энэ байгаль орчинд учруулсан хохирол мохирлын асуудал энийг байгаль орчны байгууллагууд нь түн шинжилгээ гаргаад бидэнд эргүүлчихсэн байгаа. За. Байгаль орчинд учруулсан хохирлыг одоо эвхэн төлбөрөөр одоо магадгүй бусад агуулгуудаас ч гэсэн өнөөдөр ногоон ус, хүчлэг ногоон ус гараад энийг нь эрдэнэ төлбөр өөрөө хөрөнгө гаргаад энийг нь хааж юм. Нөгөө талаар мэдээж урдлынхаа гол руу оруулахгүй тул дахиад өөр компани нийгмийн хариуцлагыг хүрээд дахиад ногоон усыг хааж юм. Тэгэхээр энэ дээр байгаль орчинд одоо яг хохирол учраад байна гэдэг дээр яг ямар хохирол учраад байгаа юм бэ? Харин би хариулт явуулчих. гаргаад төлбөр нөгөө гаргаад хөрөнгө гаргаад одоо ногоон усыг хаахгүйгээр харин ч одоо ажлын байрыг нэмэгдүүлээд улсдаа татвар хураамжаар төлөөд бий болгоод байгаа юм шиг. За би хариулъя. Хэдүүлээ довчхон явахгүй бол хүмүүс залхаж байгаа шүү дээ. Ногоон ус гэдэг нь юу юм бэ гэж. Овоолох шороог хөхрийн хүчний уусмалаар дэвтээж тэгэд үйлдвэрлэл рүү оруулж электролизийн аргаар үйлдвэрлэлээ явуулж катодын зэсээ гаргаж авч байгаа. Зэсэрд нь Эрдмийн Ачтек гэсэн энэ компаниуд дээр зарим нь тэр ногоон усаа одоо салгаж авахдаа доор нь пленк дэвсэж гадрын хөрс рүү шингээхгүйгээр салгаж авдаг ийм технологиудыг хэрэгжилж байгаа. За Ачтек дээр шууд гадрын хөрс рүүгээ энэ улс нь урсаж байгаль орчинд хохирол учруулж байна гэдэг олон арван гомдол байна. Энийг шалгаж байгаль орчны байгууллагууд усны газар тодорхой дүгнэлтүүдээ гаргаад биднэр рүү явуулж байгаа. Гэхдээ аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой алдаа оноо байхыг бид үгүйсэхгүй. Энийг засаж залруулах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна тий. Ногоос чинь бол одоо бусад агуулгууд дээр ч адилхан тийм хүчтэй бус хийсэн хийгээгүй. Энэ гурван компаниг хооронд нь энэ нурууг дуусгах. Нурууг дуусгахгүй шууд аваад дээр яаж. Бусад агуулгууд ч гэсэн ялгаагүй. Цас борооны усанд нэвчээд тэр ногоон ус чинь хүссэн хүсээгүй уусаа байгалийн чамаар гарч байгаа байхгүй юу? За. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж компаниудаасаа байгаль орчинд ээлтэй аргаар магадгүй байгаль орчин бохирдсон хүн ардад хортой байгаа бол тэрийг сайжруулахыг Монгол улсын хууль дүрм журмыг хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулахыг бид шаардж байгаа. Хамаагүй урд нь юм байсан юм а. Урд нь байгальд хортой байсан. Тэргээр яваа. Хууль дүрм хамаагүй гэж хэлж болохгүй. Монгол улсын хууль дүрм жилээс жилд сайжирч байгаа. Тэгэхээр тэр сайжирч байгаа олон улсын стандартаа нийцүүлээд манай аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байгаа гэдэг хэлээ тий. За. За тэр гаргах. Нийт 39 орд орд ягаад 8-ыг оруулж байгаа юм? Бүгд нуурын орд эднэр хайр. За. За хоёроо тэр компаниудаас нь яг ямар хэлбэрээр хувилбараар таасч байгаа юм? Тэр 44% гэж байгаа юм уу? Биш нөгөө 8 нэгч. Өмнөх хуваа. Тэр хилцээний үе шатайгаа сайн. Энэ ус нөгөө 8. Нөгөө 8-ын тухай асууж байгаа шүү дээ. Их хурлаар орох 39 ордын тухай. Бидний санд болгосон 8 ордын тухай тийм. 8 орд. За. Улсын их хурлын 2007 оны 27 дугаар тогтоол гэж байгаа. 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ордод оруулсан. 39 ордыг судлаад стратегийн орд руу оруулах хэсгийг судлаад их хурл руу оруулж батлуулдаг ийм чиглэлийг 2007 онд өгсөн байдаг. 2007 он. Өнөөдрөөс 18 жил өмнө гэсэн үг. Засгийн газар өнгөрсөн 7 хоног шийдвэр гаргаад улсын их хурл руу стратегийн 39 ордын жагсаалтыг оруулж байгаа гэж бид мэдээлэл авсан. Энэ 2039 дээр нэмэх нь энэ 8-ыг стратегийн ордод оруулах нь зүйтэй байна гэдэг саналыг бүрэн эрх төлөөлөгчийн албанаас засгийн газар руу ашмалтмалын яам туван сайд руу уулуурхай яам руу өргүүлж байгаа юм. Энэ 8 яагаад нуугдаад байгаа юм? Яагаад энэ 8-ыг тойруулаад байгаа юм? Хамгийн чухал 8 ордод оруулахгүйгээр чухал биш ордуудад оруулна гэд яагаад зүтгээд байгаа юм? Энэ 8 бол хамгийн чухал. Стратегийн 39 дээр нэмэх нь 8. Хэд болох вэ? 47 болно. Тэгэхээр энэ ордуудыг оруулаач гэдэг саналаа аль ёсоор бүрэн эрх төлөөлөгчийн зүгээс явуулсан байгаа. Нэг зүйлийг нэмж хэлье. Бүрэн эрх төлөөлөгчийг амаа хамхихыг, дуугүй байхыг, чимээгүй байхыг зарим нэг нөхдүүд шаардж байгаа. Бүрэн эрх төлөөлөгч гэдэг бол
золбон нөхөр байгаамаа тэр гэж доромжилж байгаа. Ямар ч доромжлол гутаалт үгүйсгэл байсан бүрэн эрх төлөөлөгч Батцандан түүний алба ажлаа хуулийн дагуу хийх болно гэдгийг та бүхэндээ хэлье. Хэлэлцээрт орж байгаа аж ахуй нэгжүүдтэй хүндэтгэлтэй хандах болно. Аж ахуй нэгжүүдэд ялахгүйгээр нам усаар нь ялахгүйгээр хэлэлцээрийг шудрах вин-вин зарчмын хүрээнд явуулах болно гэдгийг та бүхэндээ бас дуулгая тий. Синтео компани дээр улс төрийн эрх ашиг байгаад байна уу? Хин улс төрчтэй холбоотой байгаад байна уу? Талын таарс гэж. За зэсрэлтээ гаргаад. За зэсрэлтний хувь ачитэг Эрдмийн нэгдэг 3 компани бол би та бүхэнд энэ хувьцаа эзэмшигчийн нэрсийг, хувийг open data буюу нээлттэй сурч дээр байгаа мэдээллүүдийг өгч байгаа. Та нар энийг судлаад гаргаад ирж болно. Улс төрчийн оролцоогүй нэг ч компани энд байхгүй. Том дарга нарын оролцоогүй нэг ч компани энд байхгүй. Тэр том дарга нар уурн хүрхээр төрийн ордноос бүрэн эрх төлөөлөгчийг занал хийж байгаа. Би нэг л зүйлийг хэлье. Батцандан зогсоож чадахгүй шүү. Бүрэн эрх төлөөлөгчийн ажлын алба ажлаа хийсээр байх болно. Өөр надад хэлэх үг байгаа. Асуудал байхгүй байна. Стратегиэр 8 он дээр дахиад одоо судлагдж байгаа нэмэгдэх ордууд бас байгаа болов. За тэрийг бид нар энэ 8-ыг явуулсан байгаа. Стратегийн 39 дээр нэмэх нь 8. Энэ бол бүрэн эрх төлөөлөгчийн судалгааны хүрээнд бүрэн эрх төлөөлөгч 5 зөвлөгтэй байгаа. 5 зөвлөх судалгаа хийж энэ 8-ыг оруулбал баялагын сан баян болох юм байна гэдэг судалгаа хийгээд засгийн газар руу явуулж байна. Бидний үүрэг бол баялагын сангаа баян болгох, тийм үү? Хоримтлын сангаа мөнгөтэй болгох. Тэгэхээр улсын хур засгийн газар бидний саналыг хүндэтгэн авч үзэж энэ 8 ордыг стратегийн ордод оруулах байхаа гэж бодож бас хүсэж байгаа гэж хэлье. Одоо ганц асуулт. Ер нь 34-өөс одоо хилцээр үед одоо шаттай юм уу ямар одоо хилцээр явагдаж байгаа юм бэ? Зөвхөн 34-өөс 50% авна гэж байгаа юу? Эсвэл 34% амнаатаар оруулах юм уу? Эсвэл бүр нөхөөд нөгөө өмнөх өгсөй байсан 34%-д өгөх ёстой гэж байгаа юм уу? Нөгөө буцаад нөгөө хууль буцааж үйлчлэхгүй гэдэг энэ зарчим мөрдөгдөх юм уу гэдэг дээр та нэг. За би түрүүн тайлбарсан. Үндсэн хуулийн 6-гийн 2 заасан өгөөжийн 51% хүргэх хувилбар. Өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох зарчмыг баримтлаа гэж. Энэ бол 51%, хамгийн багадаа 51%. Энийг хүргэх өдөрдөмжийг засгийн газраас өгсөн. Нэгдүгээрт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Ашигт малтмалын тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсвөр хайгуул хийсэн бол 50 хүртэл байж болно гэж заасан. Ховийн төсвөр хайгуул хийсэн бол 34 хүртэл байж болно гэж заачсан. Бид хуулиа баримтлана. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ энэнд захирагдана. Бүр 0 ч байж болно. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 0 болгоод амнаатаар тооцож бас болно. Амнаатаар. Эсвэл төрийн эзэмшлийн хувь хэмжээ энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаар шилжүүлж болно. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бид 3-аас 4 хувилбарыг засгийн газар санал болгож байгаа. Гэхдээ энэ санал болгож байгаа хувилбарыг санхүүгийн зөвлөх үйлчилгээний баг, эдийн засгийн одоо мэрэгжилтнүүд, санхүү эдийн засгийн мэрэгжилтнүүд нягтлж байж улсын хурл руу орно. Өөрөөр хэлбэл нарийн тооцоонд шинжлэх ухаанчаар хандж байж засгийн газраас өгсөн өдөрдөмжийн хүрээнд, вин-вин зарчмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн эрх ашигыг бас хүндэтгсэн байдлаар хэлэлцээрийг хийж улсын хурл руу оруулахаар бэлтгэл ажиллаа хангаж байна тий. Зэрэг нэг үзэмж байх юм шиг үстэй гэдэг нөлөөл байх юм шиг үстэй гэсэн хаалга энэ дээр бас төрөд байна. Ян дээр 50% эзэмшний, ян дээр 34 тийм хүртэл байж болно. Нөлөөлөл орох боломжгүй. Ягаад тэгэхээр миний удирдах байгаа ажлын хэсэг 24 хүнтэй байна. Бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар. Мэргэжлийн экспертүүд. Энэ ажлын хэсэг зөвлөх үйлчилгээний багуудыг сонгож шалгаруулж байгаа. Зөвлөх үйлчилгээний баг, эдийн засаг санхүүгийн, уул уурхай техник технологи, аудитын зөвлөх үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний багууд. Энэ миний удирдах байгаа дэд ажлын хэсэг 2-оос доошгүй хувилбар боловсруулж засгийн газрын дэргэд байгаа том ажлын хэсэг рүү, сайд нарын ажлын хэсэг рүү оруулж байгаа. Сайд нарын ажлын хэсэг засгийн газар хуралдаад 1-2 хувилбарыг улсын хурл руу оруулна. Өөрөөр хэлбэл зөвлөх үйлчилгээ, эрдэмтэн судлаачдын гаргасан 2 хувилбарыг
магадгүй хамгийн сайн гэж зүтсэн нэг хувилбарыг улсын их хурл руу оруулна. Улсын их хурлын 126 гишүүн хэлэлцээд энэ нь зөв болжээ, энэ хувилбар нь зөв байна гэж үзвэл батлах байх. Буруу байнааг бол буцааж усуулна. За, өөр асуулт байна уу? За, байхгүй баярлалаа та бүхэндээ.